Deep in Mongolia's Gobi Desert, the heat is beating down and the land is dry. It feels like Mars. For centuries, nomadic herders have lived here and made it their home, herding livestock in one of the harshest environments on Earth. This way of life is now on the brink of collapse. This is Ik Gazrin Chulu, and it is where Tumi and Undu have settled for spring. They've been nomadic herders their entire lives. Цагаагаар байдал цагаагаар сайхан байх юм бол масчид сайхан л байна. Цагаагаар хэцүү цас их орж зуд болох юм бол тэгээ хэцүү. Тэгэл одоо ногоо гарсан зүгээд л нүүн тэгээд хэцүү нүүдэл хийхэд бол одоо улс амтан хөөн очисон газар хөөгдөн тэгэл маш хэцүү. Нүүдэл их хамгийн хэцүү. Бороо л их орж байгаасаа л гэж боддог шүү дээ. Сасигтэй бол тэгээ мал хаалгүй болно. Тий. Мал хаалгүй бол тэгээ нүүд өгөхөөс ахвал ажил их болно. Тэжээл ус бэлдэн тэгэл. Цагийн мод зуд болох юм ер нь юу болно. Ажил их болно. For nomads, their herd is everything. A herd provides food, clothing, and is the economic backbone of a nomadic family. Every evening, Tumi heads out to her herd to milk the goats and sheep. Жирэн ямартай саадаг юм. Жирэн жираад л 50 хэд ч юм бол баг. Зарим нь ишиг илээгүй суваарсан. Юу гэж бодохоо ер нь тэр өөрийнхөө орон нөхцөлд тохирсон бас сэтгэлгүй тий. For Tumi and Undu, the Gobi has changed a lot. Since the 1940s, temperatures in the Gobi have risen by nearly twice the global average. That means more frequent droughts, dry pastures, and disappearing water sources. Over 70% of Mongolia's pasture land is now considered degraded. All of this has meant Tumi and Undu have had to move more often and farther, escaping extreme weather and degraded land. Энэ биднээс багт чинь нэг нүүхэн гайгүй байсан хэд. Нүүл ойр доорхон нүгэл. Нэг одоо тэг аймагсан одоос нүүдэг байсан. Одоо л их нүүдэг бол гачиг болдог бол зурхан их болдог бол. Цагаагаар байдал цагаагаар сайхан байх юм бол масчид сайхан л байна. Цагаагаар хэцүү цас их орж зуд болох юм бол тэгээ хэцүү. At the same time, winters have become more extreme, bringing with them a natural disaster unique to Mongolia known as a dzud. A dzud is a harsh winter, in which extreme cold and snow follow a dry summer, leaving the land bare and livestock unable to graze, causing mass animal deaths. The 2023-24 winter killed over 8 million animals, around 13% of the country's total livestock. For many families, that meant losing everything. For Tumi and Undu, access to water is also an issue. Every few days, they head to the nearest well, the only reliable water source for miles around. They have relied on this well their entire lives. When Tumi first came here as a child with her father, the land was covered in grass. Now, it's dry and arid. Манай аав ээж угаасаа малчин байсан. Тэгэд би чинь жоохонд одоо морь их ундаг. Мал дэх явдаг. Үхэр их хариулдаг манай аав ээж тэр. Тэгээд одоо бол морь унахаа байсан.
маш их өөрчлөгдсөн. Тэмээ тэрэг тэмээгээр л нүүн, тэмээ ачаал нүүн. Тэгээд одоо бол тийм байхгүй. Тэр бол маш их өөрчлөлт бол одоо бол машин мотоциклоор л тэл явцгаана. Мор тэмээг нэг хүнж тэгж юу байхгүй. Тэгэл ер нь их гоё байсан тэр аав ээжүүд энэ төр ерөөсө хүүхдийг маш их гоё хүмүүжүүлдэг. Малдаа яв тэхгүй бол болохгүй малаан сайн харддаг. Гэл их л захидаг байсан. Их гоё ясан аавтайгаа их газрын чулуунд морь унаал чинь 6-7 настай хөхд яваал. Аргал янгэр гээд хаданд их байдаг. Тэгэл тэр чинь нөгөө манай аав ээж гэж яохонд их сайхан дуулдаг хүн байсан. Тэгэл бүртийн дуу хангийн талд дуулахт эргээл харддаг. Тэг надад тэр аргал янгэр нэг шиг болгон тэр үзүүлдэг гэсэн. Тэгэл морин дэлтийг үрлэссэн дөө би ч юм гэдэг. Тэгэл энэ тоогоо дахил ингээл би чи яг их газрын чулууны хөвгөлтэй. Тэгэл аавтайгаа их ярьдаг байлаа. Life across the Gobi is getting harder. In southern Mongolia, the desert is even drier. This is hunger. The desert's dunes sit at the doorstep of a nomadic herder called Delgor, a man who has endured several harsh Dzud winters in recent years. Онцгойлох зүйлгүүл хонгорын яг энэ элсний хаажууд бол одоо хичнээн их шуурга болж байна. Яг энэ гол дараа бол элсэн бас тийм бас их хамаагүй их орж ирдэг. Малчин хүн ч одоо өглөөний гэгээ гарахаас гуулаад өглөөрт босоод малууга бэлчээ малдаа явах тийм ажлуудаас эхэлдэг штэ. Тэгээд бүтэн 12 цаг 24 цагийн бараг ажилтаа байдаг. Хавар зүүн намар өвлгөхөд гэхэд тийм юм байхгүй. Жилийн 4 өдрөлтөл дээрээс амралтгүй тийм ажиллаж байдаг ус малчуусууд. Зун нь ногоо гарахгүй, бороо орохгүй, өвөлдөн болохоор цас их унана, мал гүйцэд хүч тамираа авч чадахгүй болохоор ер нь бол тэгээд малчин хүнд бас л их хүндэл болж эхэлж байна л да. Delgor's children have chosen not to continue the nomadic way of life. They've moved to Mongolia's capital, Ulaanbaatar. In the past 30 years, over 600,000 nomadic herders have left the steppe, many ending up in the outskirts of the capital. Тэр бүгдийг одоо мэдэхгүй юм да ямар болохыг. Ер нь бол гойштой хүүхдүүдийг харж байгаад мал хөнгөл болж эхэлж байна. Бүгд л төв суурин газар руу сургууль соёл ажиллагээд малдар байдаг хөнгөл болох болох шиг Монгол хэмжээнд. Энэ утгаар бахархаж байна. Энэ утгаар одоо энэ сайхан төлөвлөгдөж авсан да. Одоо эцсаавч дөөдөөстэй баярлж байна. Энэ утгаар орондоо баярлж байна. Тий сайхан. Nomadic herders in the Gobi Desert face an existential threat. This is a crisis these families didn't cause and may not survive. Time is running out. For Tumi, Undu and Delgor, it will only get harder as the climate continues to change.